Ард түмнийг өөмөнд самуунд ийм үг үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Бүрэнхий сайдад энийг ч нэр өгшөхгүй. Төрдөө ордуудмаар гэх төшөв рүү ордуудмаар болсоо байж ш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Оройн өдрийн үзэгчтэй энэ телевизтэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. Лагын 5 нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За манай нэвтрүүлэгтээ Хүнс групп, Хүнсний манлай үйлдвэр, Хүнс комплекс хамтарч ажиллаж байгааг дурдах таатай байна. За бид бүхэн студид ярилцахаар сүүлийн өдөр зайлангуураа сүүлийн 2 сарын хугацаанд ер нь нэлээд хэвлэл олон нийтийн анхаарлын төвд байгаа. Усын хурлын гишүүн, Хажи үйлдвэр Эрдэс баялагын сайд Гонгорын дамжны нэмийг орж авч ирээд. Танд орой мэдрэг. Орой мэдрэг. За ажил алба тавлгүй ажил маш их байх шүү байна. Нөө тий одоо Монгол хүн бэлгээр гэж ажил алдаж гоо. Тэгэл одоо үрсэн ажиллаа, хариуцсан ажиллаа тэгэл залгуулаад бодлого гаргаал хэрэгжүүлэх гэл ингээл явж байна. За би студид тантай ярилцъя гэдэг хүсэл тавьсан. Зорилго маань нэгдүгээр тийм шатхуунтай холбоотой асуудлыг ер нь нэг юм логик дараалтаа яриад асуудал нь яаж үүссэн, ямар шийдлүүд богино дунд урт хугацаанд харж байна те. Бидний яг нэг юм үнэ хэлье гэж байгаа. Бидний нөхцөл байдлыг ямар байна. За хоёр дахь нь энэ танаас салбарч одоо ганцхан шатхууны салбар биш л дээ. Тэглүү тий. Одоо энэ уул урхаа гэдэг энэ Монгол улсыг авч байгаа салбар. Салбарын бодлого ер нь юу байна? Дан ганц бензиний сайд чиг яваад байна тийм ээ. За энийг сонсъё нэгд. Хоёр бас нэг улс төрд олон янзын зүйлсүүд өрнөд байна. За энэ зүйлсүүдийн бас баггүй гол дүрд нэг хэсэг бас явсны хувьд зарим зүйлсийг сонсъё гэж бодож байна. За хоёулаа шууд шатхуунтай холбоотой асуудал руу. За өнөөдөр үүссэн нөхцөл байдал маш хүнд байна. Өдөр болгонд иргэд бухимдж байна, дараалал үүсэж байна. Маш их очролж байна. За энэ асуудал хизээ шийдэгдэх вэ? Нэгдүгээрт манай улс энэ шатхуун түлшээр хараат одоо анх машин орж ирсэн цагаас эхлэл байгаа. 100% хараат. За шатхуун түлшний бэрхшээлийг туулаагүй энэ салбарыг хариуцж байсан сайд энэ баг байхгүй байна. За одоо бол бидний хувьд хамгийн том асуудал юу болчиход байна гэхээр бид нийт одоо импортынхаа буюу нийт хэрэглээнийхээ 95%-ийг Орос улбаны улсаас авч байна. Хойд өршөөсөө 5%-ийг одоо урд өршөөсөө авч байна. За бидний одоо хэрэглээ жилээс жилд эрс нэмэгдэж байна. Өнгөрсөн оны байдлаар их зөвхөн автомашин 114 мянган автомашин Монгол улс нэмэгдэж орж ирсэн байна. Бүгд л одоо шатхуун түлш хэрэглэнэ. За уул уурхай үйлдвэрлэл бол эрс өсөж байна. Энэ хэрээрээ энэ сүүлийн 4 жилийн хугацаанд манай шатхууны хэрэглээ жилдээ 20 орчим хувиар заримдаа 25%-аар өсөж байна. За энэ маягаараа бол үндсэндээ бид 2028 он гэхэд бол одоо бид дахиад 50% өсөлтүүлж байна. Ийм одоо том хэмжээний өсөлттэй болно. За одоогийн яг тулгамдчаад байгаа асуудал бол ерөөсөө л гол импортлагч орны маань дотоод нөхцөл байдал туйлын хүнд байна. Орос улбаны улс одоо дайны нөхцөл байдалд ороод 4 жил болж байна. Дайны нөхцөл байдал ороод 4 жил болоод одоо он гараад 2 сар гээл үндсэндээ тэгээ цэргийн ажиллагаанаас эхлээд айн болтлоо ингээд 4 жил үргэлжилж байна. Энэ улсын дотоодын хэрэгцээ туйлын хүнд. Одоогийн байдлаар одоо үндсэндээ энэ оны 2025 оны 8 дугаар сараас эхлээд АИ92 автобензиний экспортыг хоригдсон. Засгийн газрын гэрээтэй орнуудаа, хэлцээртэй орнуудаа өгч байгаа. За дизель түлшний экспортыг хоригдсон. Одоо дахиад энэ он дууслаар гэсэн. Эхлээд 1 сараар тавьсан, дараа нь он дуустал тавьсан. Одоо дахиад эх оны 2 дугаар сар хүртэл сунгах тухай асуудал яригдчих. Зарим хэвлэл мэдээллийн одоо хэрэгслүүд судлаачдын үзэж байгаагаар бол Орос улбаны улсын нийт одоо нефтийн боловсруулах хүчин чадал 40 орчим хувиар одоо сүтгэгдсэн байна. Дроны халдлага. За тэгэл одоо бүх төрлийн хорлон сүтгэх ажиллагааны үр дүнгээр. За зарим бүс нутгуудаа шатхууны хязгаарлалттай их удаж байна. Өдрөө 20 литрээс илүү гарахгүй байна. За зарим бүс нутгуудаа бол 30 литрийг өгч байна. Одон мужи улсуудтай бас юм хязгаарлалттай, дотоод хязгаарлалтай. Гэвч манай засгийн газар байгуулагдсан цагаас хойш одоо энэ 5 сар орчим болж штэ. Монгол Улсын ерхий сайд
болон миний би ингээд Орос улбаны улсад 2 удаа альчилж одоо энэ асуудлуудаа ярьлаа. Тэгээд Орос улбаны улсын зүгээс бол бас үнэхээр чадахчны гэрэл бид нар тусалж байна. Бага боломжоор л өгч байна. Тэгээд энд нэг тодорхой зүйлийг хэлэхэд бид түрүү эдийн засгийн өсөлт хэрэглээ өсөж байгаа тухай зориуд хэлээд байгаа санаа нь юу гэхээр ийм нөхцөл байдал болох нь туйлын тодорхой болсон. Тийм байн болж байна. За тэгээд хэрэглээ өсөж байна. Сав хадгалах савныхаа нөөцийг ерөөсө бүрдүүлж байгаагүй юм байна бид нар. Ерөөсө нэг бүрдүүлж байгаагүй. Бодлогын арга хэмжээ авах гэж байгаа зогсоож байсан, бүтлгүүтжсэн юм л одоо түүх байна. Манай улс нөгөө хэрэглээ өсөх хэрээр одоо савны маань хэмжээ одоо юу гэдэг нэг 45 хоногийн нөөцөө хадгалж чаддаг байсан бол одоо 25 хоногийн нөөцөө хадгалж чаддаг болчиход. Тэгэхээр одоо нэг юм иргэдийн дунд хэвийн байгаа гэдэг байгаа мөртлөөсөө л ингээд хэвийн биш байна гэдэг. Чи хэвийн байгаа гэдэг сар дөр байгаа байхгүй. Сар болгон өөр. Өөрөлдөөс ганцхан сарын нөөцийн савтай учраас бид нэг 3 сарын нөөцийн савтай байсан бол ийм асуудал руу орохгүй. Харьцангуй докторч. Ер нь олон улсын дунджаар бол нөөцийн сав 90 хоног л байх хэрэгтэй л доо. 90 180 хоног дунджаар. Тий дунджаар. 6 сарын нөөцтэй байна. Гэтэл бид нар ганцхан сарын нөөцтэй. За би жишээ нь ингээд яг бодит тоо хэлье. Одоо байдлыг нь хэлье. Одоо 10 сараас эхлээд энэ асуудал эхэлсэн. 8 сараас л эвгүүтэд байсан. Бид нар бэлдээл байсан. Ингээд хилээл яриал байсан. Одоо ингээд бэлдээд даанч бидний хүчин чадлын хэмжээ нь тийм жоохон савтай учраас сар болгоо өөр. Одоо шинэ 10 дугаар сард бол А92 автобензин асуудалтай болсон. Дизель түл шивэ. За ингээд А92-ийн хүндрэлийг даваад 11-р сар руу ороод 11-р сард А92 автобензин хэвийн дизель түлш асуудал. 12-р сар гараад ирэнгүүт дизель түлш хэвийн А92 одоо бэрхшээлт болж байна. Энэ юуных вэ гэхээр бид өөрсдөө энэ хүндрэлтэй нөхцөл байдалд бэлдээгүй байсныг л одоо гавья. 100 жил за ардчилсан өсгөл шилжсэн 35 жилийн хугацаанд үндсэндээ бид нэр сав суулганыхаа шатхуун түвшнийхээ аюулгүй байдлын чиглэлд хөрөнгө оруулалт хийгээгүй. Нэг үгүй хэлэхэд одоо юу гэдэг одоо өмнө ажиллаж исэн хүмүүсийн нөхцөл боломж нь ямар байсныг би мэдэхгүй байна. Тэгээ яагаад энэ чиглэлд одоо хүчтэй анхаарал тавиагүй юм бол үеийн сайд нар энийг дандаа туулж ирсэн. Бүгд энэ асуудалд оролцож ирсэн. Ер нь 2 жилд нэг удаа ийм асуудал 2 жилд нэг ийм асуудалд орж юм байна лээ. Тэгээд ийм сав суулга барина гэж яригдж байгаа тэгэл алга болчихдог. За яж хоёлаа шийдэлтэй холбоотой зүйлсээ ярина. За одоогийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Маш их хурдаараа үүсчихэд энэ иргэд бухимдаад байна. Баяр ёслол болоод байна. Өвлийн хүүтэн эдэр ус эхэлчихэд байна. Энэ нөхцөл байдал ер нь яаж шийдэгдэх вэ? Эсвэл үнэхээр шийдэгдэх боломжгүй байна. Одоо энийг хэлж. За яг одоогийн байдлаар бол энэ маргааш оройд ерөнхийдөө байдал намжина. Яагаад гэвэл манай улсын нийт одоо гэж харж байна. Тэгээд манай улсын нийт одоо хэрэглээ бол өдөртөө нэг 2000 тонн А92 хэрэглэдэг байсан байхгүй юу? Энэний 1000 орчим нь Улаанбаатар хотод, 1000 орчим нь орон нутагт хэрэглэгддэг. Одоо Улаанбаатар хотод хоногтоо 1400-аас 1600 тонныг нийлүүлээд энэ паникнаас гарахгүй. Тасралтгүй нийлүүлж. За өчигдөр бид одоо өнөөдөр хоёр нийлээд үндсэндээ нэг 9000 тонн А92 автобензин буулаа. Одоо бол ерөөсөө бид нар нөөцлөх хүмүүслэх асуудал байхгүй шүү дээ. Вагоноос нь буулгаа шууд түгэж шүү дээ. 9000 тонн гэдэг бол үндсэндээ манай эрдийн өдрийн хэрэглээний 4 өдрийн нөөц. 4 өдөр улсын шүү. Улсын. Эрдийн үе. Энийг тэр чигт Улаанбаатар хот руу хийж байгаа. Зэрэгцээд бас Эрдэнэт рүү, Дархан руу, Сайн Шанд руу, Ирээн цав руу хүрэж байгаа төмөр замаар. Энэ одоо 9000 тонн шатхуун болвол энэ байдал нөхцөлийг бас намжих хэмжээнд хүрэлцэн гэж харж байна. Нэг зүйлийг бас харах ёстой юу гэхээр орж ирлээ. Хилээр орж ирээд толгой төртөөнд эсвэл аршаан төртөөнд буугаад тэнд вагоноо байрлуулаад тэндээсээ агуулах руу буулгаад агуулхаас нь Улаанбаатар хотын төвжирэл дундуур нөгөө тээврийн том машинуудаараа хүргээд ингээд эргэлдээ явж байгаа. Одоо бол нэг шатхуун түгэх станцыг хоногтоо оройд шөнөдөө цэнэглээл одоо бүтэн өдрөө хангадаг байсан бол өдөрт 3 цэнэ хэлж байна. Хүмүүс
ихээр нь дүүргээд ийн гэсэн үг шүү дээ. Одоо ингээд тасалтгүй л аваад. Аргагүй л дээ. Ягаад гэвэл бензин тасарчаад байгаа юм чинь. Буруутгах ямар чаргагүй. Эрдэнэ буруу шүү. Буруутгах ямар чарга байхгүй. Авах хэрэгтэй. Энэ ингэж яагаад нэг бүгдээрээ нэг банкад дүүргэж аваад нэг тайвширдаг юм л. Би одоо өмнө байсан Ганбаатар сайд, Ёндон сайд гэдэг бүх сайд нартай уцаар яриад уулзаад яг ийм үед яадаг юм бэ? Юу болдго юм бэ? Бүгдэнтэй л ярихад ерөөсөө ингээд ингээл энэ бүгд дүүргэж ээж л зогсдог юм даа гэж хэлж байгаа. Тэгэд одоо ойрын үед бол нэг юм болно. За дахиад эрсдэл байна уу? 2000 би түрүү хэллээ шүү дээ, сар болгоо өөр байна. Одоо би жишээ нь хэд юу гэдэг 11 сард 92 бензин хэвэн байна гэж хэлж исэн бол 12 сард би хэвэн байна гэж хэлж чадахгүй шүү дээ. Яг бол манай сав жижигхэн байхгүй, айгүй жижигхэн сав. Тэгээ сар болгоо өөр байгаа учраас хэлэхэд айгүй төвшөлт. Тэнгүүд одоо ямар нөхцөл байдал руу орчод байна гэхээр нөөц бүрдүүлж амжихгүй бүгдийг ингээ хогс орчод байдаг. Тийм ээ. Тэгээд одоо зүгээр хамгийн түрүүнд одоо бодогдож байгаа юм юу гэхээр бид нар нэн үгүй хэлэхэд мега төсөлөөрөө явж явах үедээ одоо энэ ч дай эхлээд 4 жил болж байна. Яагаад энэ эх орныхоо 4 өнцөгт төвийн бүстэй нэг 5 газар ядаж 1 сарын нөөц илүү хадгалчих хэмжээний сав барьчих. Харин яагаад? Би одоо танаас та надаас биш би танаас л асуух хэрэгтэй. Харин би миний асуулт танастай гэж л 4 жил засгалсан. Харин тийм хийх ёстой байсан байгаа байхгүй. Хийх ёстой байсан байгаа байхгүй. Байдал нөхцөл хүндэрнэ. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд дандаа тусгана. 3-6 сарын хугацааны нөөц хадгалах савтаа болно л гэдэг. Юу ч хийгддэг. Аж ахуй нэгжүүдийг энийг аваа явах чадваргүй бах, дийлэхгүй байхгүй да. Асар өндөр зардал гарна шүү дээ. Савн суулгыг бид нар нэмэгдүүлэх туслах ёстой төрийн бодлогоор тэгжээж нэмэгдүүл. Тэгээ энэ чиглэлд бол бид одоо би яаралтай арга хэмжээ аваад хууль батлуулчлаа сая. Стратегийн бүтээгдэхүүний хангав нийлүүлэлтийг зохицуулах тухай хууль. Нэг удаагийн одоо үйлчлэлтэй 5 жилийн хугацаанд үйлчлэх өөрөлдвөл одоо бас манай хойд төршийн нөхцөл байдал тогтворч хүртэл хугацаанд үйлчлэх гэж харж байна. Савныхаа тоо хэмжээг нэмэгдүүл, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд зээл гаргана. Аж ахуй нэгжүүдэд өгнө. Энэ бол дунд хугацааны бодлого доо. Дунд хугацааны бодлого. За одоо зээл гараад хизээ тэр савн баригдаад. За энд бас хэд хэдэн асуудал байна. Одоо хэрвээ та зөвшөөрвөл би ер нь хийж хэрэгжүүлж байгаа ажлаа бас ярьж болно баг тийм ээ. Тэгэхээр нэгдүгürt бол бид шатхуун түлшний аюулгүй байдлынхаа стратегийг боловсруулж батлах ёстой. Манай улсад байхгүй. 12 дугаар сард гэхэд за одоо энэ 12 дугаар сар 2025 оны 12 дугаар сар яг одоо болж байгаа үйл явдал юунаас болцсон бэ гэхээр Орос улбаны улсаас бидний одоо авсан захиалгын өгсөн захиалгын мөнгө төлөөд өгсөн байгаа захиалгын 50% нь хөргөж дөнгөж нийлүүлж байна. Сар тусгаж. Тэгээ нөгөө ганцхан сарын нөөцийн савтаа айлчин нөөцийн сав нь хоосон. Тэгээд орж ирж байгаа вагон дээрээс шууд түгэж байгаа энэ айлчин таслалт орно шүү дээ. Уус өгөх хэмжээ багхгүй болчихж байгаа юм. Манайхта яг ижилхэн нөхцөл байдал Кыргызстан улс орсон байна. Яг тэгвэл Ангарскийн үйлдвэрээс ялгаагүй манайхаас ижилхэн авдаг. 95% Орос улбаны улсаас 5% бус тусаас авдаг. Ийм орн. Энэ бол цэвэр одоо манай хангалт нийлүүлэлттэй холбоотой асуудал. Хоёрдугаар хангалт нийлүүлэлт ийм нөхцөлд ороход бид хийх ёстой гэрийн даалгавраа хийгээгүй байсны үр дүн. Олон жил хийхгүй хайж явсны үр дүн баггүй. Уулын орой дээрээс нэг цасан бөмбөлөг өнгөрүүлчихтэй зэрэг том орсоор байгаа дээрээ зөгтөг штеп. Нэг тийм л үйл явдал болж байгаа юм. Тэгэхээр энийг одоо зогсоох хэрэгтэй. Бодлогын алхмууд хийх хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгürt бол шатхуун түлшний аюулгүй байдлын стратеги боловсруулж юм би. Манаас. Маргаашийн одоо энэ засгийн газрын хуралдаан дээр өнөөдөр оруулна. Оруулаад энэ асуудлаа ерөнхий сайдын дэргэд одоо энэ шатхуун түлшний аюулгүй байдлыг зохицуулах юм стратегийг боловсруулах ажлын хэсэг гаргаад бэлтэж байна. За энд ямар ажлууд орох вэ? Богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны арга хэмжээнүүдийг авна. За хамгийн нэгдүгürt бол бид богино хугацааны арга хэмжээ бол урд төршөөсөө буюу өөр их ус үрээс авах ажлаа шууд эрчимтэйгээр нэмэгдүүлнэ. Одоо бид нийт импортынхаа 5% Буднаар хятадд улсаас авч байна. Энийг хамгийн багадаа 20% дүүрэх арга хэмжээ авна. Энэ гэрээ хэлцлийг Буднаар хятадд улсын талтай ярилцж байна. За Буднаар хятадд улсаас Монгол улсаас суух элчин сайд бол маш их дэмжиж ажиллаж байгаа. За би бас өөрөө хятадын одоо
компаниудтай холбогдож байна. Петрочайна гэдэг одоо манайхтай асуудалтай байгаа айлтай ярилцж байна. Он гараад айлчил хийж уулзах гэж байна. Бэлтгэл ажлаа хангаа явж байна. Аж ахуйн нэгжүүдэд явуулаад урьдчилсан уулзалт хийлгээ тоо хэмжээг нь өгүүлсэн. За одоо нэгтгсэн тоо хэмжээг нь манай яамнаас авчиж өгч байгаа. Ингээд нэгдүгээрт одоо хятадаас одоо 3 төрлийн зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг. Нэгдүгээрт бол тухайн боловсруулж байгаа үйлдвэрийн зөвшөөрөл, үйлдвэрлэж одоо өгөх зарах зөвшөөрөл. Хоёрдугаар төмөр замын тээврийн зөвшөөрөл, гуравдугаар хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл. Нам хятад бас ч өөрөө экспорт түвш шатхуун дээр хийдэггүй тийм орн шүү дээ. Тухайн одоо газруудад тусгаалсан одоо үйлчлэл юу өгдөг болохоос дотооддоо бас хэрэглээ өндөртэй орн байхгүй. Дотоод дөнгөж экспортлог болж эхэлж байгаа орн. Тэгэхээр бидэнд бол одоо манай хэрэглээ хэдийгээр жижигхэн ч гэсэн чинь бас айгүй их тэмцэлж зөвшөөрлийн асуудал. Дахиад нэг асуудал юу гэхээр одоо бид зөвхөн цагаан нуур болон замын үд бомб, Такашкины бомбууд тэгээд дөнгөж саяхан шивүү хөрөн дээр дизель түлш авах одоо ийм зөвшөөрөл авсан байна. Дахиад уртлаас авах бэлтгэл ажил хангаагүй л байсан бэл. Цор ганц замын үд дээр бензин авч болно. Чи нефтийн бүтээгдэхүүн болгоомжоо өөр аюулгүй стандарт дагдаг. Тэгээд бомб толгой өөрөөр шийддэг байхгүй. Одоо ханги мандал, шивээ хөрөн. Тэгээ одоо энэ бусад одоо энэ өмнө зүгт байгаа бомбтууд дээр нефтийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг импортлох хилцээрийг яралтай Бүднам хятадаар тусдаа эхлүүлж явж байна. Одоо за сантаны яриг тасалчлаа уучлаарай. Энэ ингээд манайх чинь өөрөө одоо 95 баг 90 одоо зурууд өгсөн үеийн хамааралтай. Тэгээ энэ олон жилийн асуудал үүсээд байхад одоо саваа нөхцөл урдаас ядч нэг улсын хараатай багасгаад ойрхон өгж болох, урд төршөөсөө авах, тэр төмөр зам ачиж буулгах асуудал, тэр стандартын асуудал энэ юмнуудаа ингэ шийдэхгүй явна гэдэг ч одоо. Уу харин би ч гэсэн гайхаж сууж байна. Ийм Би асуудал. одоо яг өөрөө ингэ нүүр тулчаад би ч 5 сар зайд хийж штэ. Өөрөө нүүр тулчаад нэг үгүй хэлэхэд бүр зарим тохиол шоконд ороод гайхаад явж байгаа байхгүй. Асуудал шийдэх. Гэхдээ одоо энэ дээр миний үүрсээ ачаад дайрал одоо ажиллаа хийгээл явна штэ. Шуурхай ажиллаа гээл. Өнгөрсөн бүх хугацаанд цор ганц засгийн газар стратеги маш том шийдвэр гаргасан байдаг. Тэрний үр дүн бид нар удахгүй хүртэнэ. Энэ бол хөрс өх ерхий сайдын засгийн газар одоогийн ерхийлэгч чинь шийдвэр гаргаж нефт боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан бэл. Энэ нефт боловсруулах үйлдвэр бол манай дотоодын нийт хэрэглээний 50% хангах юм. Маш их хил ам явдаг, маш их гүтгэлэг явдаг тийшээ. За ажлын хийдэггүй энэ ч гэдэг юм уу? Тий, одоо юу гэдэг баах юм. А энэ бол цор ганц удаа хийсэн хамгийн том бодиттой шийдэл юм бэл. Энэ маш чухал сэдв. Хоёлаа энийг ярих хэрэгтэй. За хятадтай холбоотой өмнө төрчөөс авах гэж байгаа шатхуунтай холбоотой зүйл. За энд чинь евро 5 гэдэг стандарт байгаа тийм ээ. Тэглэх байх. Евро 6 руу орцсон байна бүр. Евро 5 6. За одоо манай руу орж ирэхээр үн бол өндөр орж байна. Өндөр орж байна. За тэр үнийг яах юм? Одоо дахиад хойноос авдаг 60 мянган тонн шиг төр зогсуулах юм уу? Манай улс юм байна. Нийтдээ сардаа нэг 85 мянгаас 90 мянган тонн AI92 хэрэглэж байна. Энэний 60 мянган тонныг тогтмол үнээр авч байна. 2028 он болтол Оросын холбооны улстай гэрээтэй байгаа. Бид Оросын холбооны улсаас дунджаар нэг 200 орчим төгрөгөөр хямдаар тэр К2 буюу евро 2 төрлийн стандартын бензинийг хэрэглэж байна. $705 аваад 1 тонныг нь. Тий. За энэ бензиний бусад бензин бол евро 5 стандартын бензин орж ирж байгаа. За энэ бол литр тутамдаа нэг 400 орчим төгрөгийн илүү байгаа. За бүгд найрамд хятад ард улс бол евро 2 битэл евро 3 4 ч байхгүй. Евро 5 6 руу шилжчихсэн. Бүгд найрамд хятад ард улсаас бол евро 5 стандартын бензин орж ирж байгаа. Шатхуун орж ирж байгаа. Дизелд хүртэл. За энэ бол үнэтэй орж ирдэг. Бас ялгаагүй одоо саях шиг энэ л үнийн зэрэгтэй орж ирж байгаа. Яагаад энэ евро 5 евро 2-ын зөрүү гараад идэг вэ гэхээр зүгээр маш энгийн хүний эрүүл мэнд байгаль орчинд хортой байдлын л асуудал. Дээрээс нь техникт ээлтэй байх тухай асуудал яригдчих. Юу гэхээр хүхрийн хэмжээ евро 2 стандартаас евро 5 стандартын бензин 2000 дахин бага байхгүй. Евро 5. Энэ хүхэр гэдэг чинь өөрөө давхар эсэл болоод агаарч шууд гардаг. Хүхэр гэдэг чинь өөрөө юу вэ гэхээр одоо энэ
амьсгалын замын өвчтний суурь байхгүй. Астмтай болно. Уушиг гэмтэн. Дээрээс нь хавдар үүсгэн. Улаанбаатар хотын одоо энэ агаар орчны бохирдлын бараг 30 орчим хувийг автомашинаас өгж байгаа. Гарч байгаа. Энэ автомашинуудаас чинь ийм л одоо хор гараад байгаа байхгүй. А Евро 5 гэдэг бол энэ хорыг нь байж болох хамгийн бага түвшинд. Одоо сүүлдээ бол ер нь бараг хөхргүү болгож байгаа юм л. Финлянд гэдэгт бол хөхргүү болгоод хийгээд гэлцсэн байна. Ийм түвшний бензин л хэрэглэж байгаа. Энэ 90 см энэ тэгээд өөрөө их хүнд элемент. Доор байрладаг. Дээшээ хөөрдөг. 90 см-аас доош төвшөнд бол бүр яг хортой төвшин байна. Хүүхдийг хорлдог. Тийм учраас одоо энэ хүүхдүүдээ гадуур дотор ингэ явахаар хамгийн их ханиаданд энэ уушигны одоо өвчнөд нь өргөдөд байгаа чинь энэ бензин л одоо муу стандарттай бензин бид нар хэрэглээд байгаас л болоод. За Ангарскийн үйлдвэрт яг нэг үйлхэд бид гуйж яаш. Кыргызстан бас манайх хоёр гуйж яаш Евро 2 стандартын бензинийг үйлдвэрлүүлж байгаа. Орос улбаны улсаас бол бидэрт байнга тавьдаг шаардлага бол та нар одоо 95 Евро 5 хэрэглээ. Бид Евро 2 үйлдвэрлэхгүй. Дотооддоо хэрэглэдэг. Ганцхан үйлдвэрлүүлж байна. Тэгээ тэрийгээд бидэрт өгдөг. А бид тэрийг нь хамгийн хямд үнээр авдаг. Ийм л Үнийн хямд байлгахчлаа. Үнийн хямд байлгах ч л одоо ийм байдал руу орж байгаа. Тэгээд одоо манай экспортлолт, манад импортлж байгаа одоо Бүгдийн хятад ард улс ч тэр, Орос улбаны улс ч тэр хоёр том шаардлагыг тавьдаг. Байнга. Нэгдүгээрт их хэмжээгээр захиалаад их хэмжээгээр аваад хадгалаад өгөөч. Сав суулга том болгоод өгөөч. Манайх чинь бас улс дотооддоо асуудал үүснэ. Жохон доголдоход танах доголдчихтой зэрэг бид нарт аюу хэцүү байх юм аа. Та нар ядаж 3 сарын савтаа болоод өгөөч. Их хэмжээгээр захиалаад өгөөч. Төлөвлөхөд амар. За, хоёрдугаар асуудал бол Евро 5 руу шилж. Оросоос бол ялангуяа. Хятадаас бол шууд л одоо Евро 5 орж ирж байгаа шин. Тэгэхээр бид одоо ойрын үед авах хэмжээ бол Хятадаас одоо Бүгдийн Хятад улсаас авах хэмжээгээ нийт хэрэглээнийхээ 20% авах зорилго тавьж байна. Зам тээврийн сайд дэлгэр сайхан одоо яг Хятадд явж байна. Бүгдийн Хятад ард улсын төмөр замынхантай уулзцааж байна. За сар болгонд бид нэг 40 мянган тонныг тээвэрлэх зөвшөөрөл авъя гэдэг дээрээ тохиролцож байгаа. 40 мянган тонн. Бараг талын юм шүү. Сарын хэрэглээний нийт бүтээгдэхүүн. Бид нар чинь нэг 220 орчим хэрэглэж байна шүү дээ. Зөв. 40 мянган тонн бүгд оруулаад тий. За тэгээд би одоо удахгүй очиж үйлдвэрүүдтэй бас хэлцээр юм. Урьдчилсан байдлаар ярилцж байна. Ингээд үйлдвэрийн зөвшөөрөл, замын зөвшөөрөл, экспортын зөвшөөрөл ингээд яриад урт хугацаанд төлөвлөдөг орнууд байхгүй. Энэ зөвшөөрлийн юмнуудыг аль цагийн л авцсан байна. Авах байх ёстой. Үнийн хувьд гэдэг асуултыг та нэг хариулаад өгч. Одоо орж ирэх, үнэтэй орж ирэх байхгүй юу? Үнэтэй орж ирнэ. Үнэтэй орж. Одоо 2500 орчимтай байгаа энэ бензин илүү үнэтэй орж. За энэ дээр энэ зах зээлийн зарчмаар. Манай бид түрүү хэллээ. Манай улс шүү дээ. Одоо энэ сарын захиалгыг харахад 134 мянган тонн дизель түвш. За 85 мянган тонн, 84 мянган тонн А92 захиалсан байна. Ингээд нийтээр ингээ хараад үзвэл 220 орчим мянга тийм ээ. 220 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн бид нэр хэрэглэхэд 60 мянгаыг нь. За үндсэндээ бол 4-ний 1-ийг нь төр үнийг барьж байна. 4-ний 3-ыг нь чөлөөтэй орхисон байна. Чөлөөтэй. Баруун аймагуудын нөхцөл байдал туйлын хүнд байсан. Яасан бэ гэвэл 8 сараас эхлээд баруун 4 аймаг цаатлаасаа одоо авдаг байсан. Манай төвийн бүсийг бол Роснефть хангадаг. Баруун бүсийг Газпром хангадаг байхгүй. Баруун бүсийн одоо Газпромын трейдерүүд одоо дамжуулал худалдааны байгууллагууд хангадаг байсан. Хоригдсан байсан. Сая одоо ерхий сайдын айлчлалын үеэр бид асуудал тавиад нээлглээ. Одоо баруун бүс бол Евро 5 дандаа хэрэгжилж байгаа. Угаасаа л их үнэтэй шатхуун маш өндөр чанартай шатхуун хэрэглээд ингээд явж байгаа. Зүүн бүс бол ирээн цаваар төмөр замаар хангагддаг. Төвийн бүс одоо өмнөний бүс одоо Тангаан бүсийг бол Улаанбаатар хотоос хангагддаг. Эрдэнэт, Дархан, Улаанбаатар, Саншин төмөр замаар хангаж. Логистик асуудал. Шагуулхаа барина гэж байгаа тийм. Энэ төнгөлтөө зээл гарна гэж байгаа. За энэ зээлийг ямар байдлаар олох юм бэ? 120 гаруй цааш бүртөө байгууллага байдаг. Яг 180 гаруй.
Сая идэвхтэй нэг 20 орчим гэж байгаа юм тийм ээ. Яг зах зээлд. Илүү ингээд байгаа маа. Наадхны ч өмнө нэг юм хэлчмээр байна дээ. Юу гэхээр ингээд тусгай зөвшөөрлийн чөлөөлөдөг хин дуртай нь авдаг болгодог гэдэг. Манай яамны зүгээс ялангуяа миний зүгээс орж ирсэн бүх зөвшөөрлийг өгч. Юу ч хориглохгүй. Шатхуун ч өөрөө бас нэг аюулгүй байдлын стандарт хангуулах ёстой бүтээгдэхүүн байхгүй. стандартын л явах хэрэгтэй. Стандарт тавиал болоо. Стандарт нь бүрдээд ороод ирсэн бол бүгдийг нь өгч байгаа. За би ер нь 20-30 зөвшөөрлөг гэсэн баг. Орж ирсэн болгоныг нэр харахчгүй ингээл яг шаардлага хангацсан л байвал явуулаа л. Хамгийн сүүлийн конопын би дартсан юм бэл. Тэрийг нь хийж. Хүн болгон авчвал чөлөөтэй байгаа. Ганцхан стандартаар бүрдүүл. Тэр нь чинь бас жоох мөнгө орох хэрэгтэй шүү дээ. Тэрийг л хийдэг одоо бүгдээрээ л ав. Ямар ч стандартгүй оруулж ирвэл бас болохоо байна. Тэсрэн, дэлбэрэн, хордон, тэ аюултай явдал болох байхгүй. Тийм байна. Тэгэхээр бид бол өгж байгаа. За хоёрдугаарт бол одоо энэ 180 гаруй тусгай зөвшөөрөлтөй аж ахуйн нэгжүүдийн бүгд л одоо энэ зээл авах гэвэл арилжааны банкаар үнэлүүлээл тэгэл одоо орж ирэх бүтээгдэхүүнээ барьцаалал эсвэл одоо барих гэж байгаа тэр дэд үтцээ эсвэл одоо тэр сав суулгаа барьцаалаад зээл авч болно. Сая бол одоо түүхэнд анх удаага энэ шатхууны сав, шатхууныг их хэмжээгээр захиалах. За шатхууны одоо хадгалах савны дэд үтц зориулж тусгаас хууль батлууллаа шүү дээ. Тэгсэн. Энэ хууль бол их том өөрчлөлт авчирна. Тэр үеийн бид одоо түрүүс шатхууны аюулгүй байдлын стратегтэй холбоотой юмнууд ярихад заавал дотроо барихаасаа илүүтэй бас хилийн орчим. Нам хятад ард улсын талд байгаа, Оросын талд байгаа агуулгуудыг бас худалдаж авах түрээслэх ажлуудыг судлуулж байна. Нөөцлөл доо тийм яралтай. Хамгийн хурдан авах хэмжээ болгоомжтой арга хэмжээ тэр багхгүй. Судлуулж байна. За тоолон гэдэг систем бий. Тоолон гэдэг нь өөрөө бол одоо Монгол улсад бас туршилтаар хэрэгжүүлж исэн юм байна лээ. Гэхдээ энэ бол яг тийм зөв гормоор яваагүй. Тэр нь бол юу вэ гэхээр Булангийн орнууд юм уу одоо ингээд далаа дээр явж байгаа газрын тосыг Монгол улс өөрөө худалдаж аваад авсан тосоо гэрээ хийсэн одоо нэр хүлдвэрүүдэд яаралтай өгөөд нэрүүлээд зөвхөн өөртөө зориулаад ингээд авдаг. Энэ аргачлал үүдэг. Энэ яг манайх шиг юм өөрөө дотооддоо хангаж чаддаггүй орнуудын их өргөн дэлгэр хэрэглэдэг аргачлал. Энэ дээр ч гэсэн ажлыйсаа гараад ажиллаж байна. Ярилцсан явж байна. Хувийн хвшлийнхэнтэйгээ ярьж байна. Яралтай арга хэмжээ авахгүй оролдоод байна. Авах маань хэдэн жилийн дараа гэх юм дуусна. Дотооддоо бид нэр одоо юу гэдэг 2 жилийн хугацаанд л нэг сарын хугацааны нөөц 1 сарын нөөц хадгалах агуулга барьж чадах юм л. 2 жилийн дараа. 2 жил хагасаас 2 жил. Одоогийн байдлаар манай яам дээр ирсэн байгаа хүсэлт бол 430 орчим тэрбум төгрөгийн их усүр хүссэн. Аж ахуйн нэгжүүдээс ирсэн байна. За бид бол одоо техникийн шаардлагуудыг бүгднийг шалгаж үзээд боломжтой нуудад нь энэ болох юм байна гэдгийг арилжааны банкудад өгнө. За арилжааны банкуд бол одоо Монгол банктай ярилцж байгаад тэр одоо үйл хөдлөх хөрөнгөний одоо юу гэдгийг бүгднийг үнэлээд зээлийг нь олгоно. За тэгээд тэр зээлээ аваад одоо аж ахуйн нэгжүүд барих ёстой. А дээрээс нь сая энэ жил улсын төсвүүдээр 18 тэрбум төгрөгийг бид тэр зээлийн хүүгийнх нь татаасанд өгье гэж. Өөрөлдөл 180 тэрбум төгрөгийн их усүр өсөв шүү дээ, тэ бараг. За 10%-аар хөнгөлөлт үзүүллээ гэвэл ийм маягаар одоо хийгээд төлөвлөсөн явж байна. 28 онд дуусах тэр хилцэл байгаа шүү дээ, тэ. Тэр хилцэл дуусаад яах юм дахиад өргөжлүүлэх юм уу? Гэхдээ одоо тийм бас ард иргэдийн маань ахуй амьдрал хүнд байгаа учраас бид бас тодорхой хэмжээний одоо хямд бүтээгдэхүүн хэрэглэх зах зээл иргэд байгаа учраас тэрийг өргөжлүүлэх тухай ярилцсан шүү дээ. Дахиад ярихаас өөр аргагүй. Бүтнээр нь зах зээлийг бид чөлөөлчүүл бас юм чинь хэцүү байхгүй яг үнэндээ. Бас ард иргэд чинь бас тодорхой хэмжээний орлого багтаа иргэд чинь бас шатхуун хэрэглэх хэрэгтэй шүү дээ. Өнөөдрийн энэ болоод би хувьдаа бол өнөөдрийн энэ болоод байгаа асуудал. Үнийг зах зээлийн зарчмаар тогтоох хэрэгтэй болохоос биш төр оролцож тогтоосноос л үүсэж байгаа. Иргэд өөрсдөө сонголтоо хийнэ. Бид нар бүгдээрээ ингээд мэдээж амьдрал хэцүү байгааг ойлгож байгаа. Гэхдээ хэрвээ тэр үнэтэй бензиний хэрэглэхгүй гэвэл цахилгаан машиныхаа сонголтыг хийнэ. Үнэтэй бензин хэрэглэхгүй гэвэл автобус унаагаа хүрэлцээгээ шаардна. Тэрэндээ таарсан ажил алдна их. Үнэ. Тэгээд өөрсдийг нь ийм байдалд болгочоод ер нь эцсийн мөчөд сайтай
үн хямд байх хэвээр мó нийлүүлэлт нь хэвэн байх хэвээр юм. Байх хэвээр юм. Тий. Зах зээлийн жамаараа ингээд явах энэ ёстой л доо тий. Зах зээлийн жамаараа явах зүйлийг өөрчлөе л доо. Та хэлж штэ 5 сар болж ойлгож байна. 5 сар болсон дөнгөж ажилдаа орж ирээд шийдэл хайгаа явж байгаа ч ойлгож. Гэхдээ ардын нам. За ардчил нам энэ дунд нь асуу байсан. Гэтэл хамтарч энэ олон жилийн хугацаанд таны хэлж байгаа энэ зүгээр л наазахын богино хугацааны шийдэл байж штэ. Яагаад хийхгүй вэ? Ядаж үнийг бойлоо л доо. Одоо хэдүүлээ жоохон өөр явуул яасан. Гэхдээ яг энэ үндэсний ийм стратеги боловсруулаад ажлын төлөвлөгөө гаргаад яг нэг нэгээр нь ажлуудаа хийх ёстой болохгүй. Одоо хэдэн төрлийн ажил байгаа юм. За нэгдүгüүрт бас сав суулгаа бүрдүүлэх одоо хуулиа батлуулчлаа би. Нэг. За хоёрдугаарт Орос улбооны улстай Монгол улс шатхуун түвшний бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэх хилцээр хийгээ тэрийг нь хүчин төгөлдөр гэж тооцохгүй байгаа. Яг гэвэл агаарын хөлгийн түвшний хилцээр нь эцэлэгдэг байгаад байгаа. Миний өмнөх сайдын үед нэг одоо орж ирээд унтсан их хурл төр татагдцсан. Одоо тэр хилцээрийг 6 асуудал байсны одоо их хурл дээр явж байхад нь 6 асуудал их хурлын гишүүд явьсны 5-ыг нь Монголын танлын саналаар шийдэхээр болоод цор ганц асуудлыг их хурлаар оруу шийдүүлье гэд Оросын талтай тохиролцчихлоо. Сая хавар туван сайдын барьж орж ирдэг юм. Тэр хууль. Энийг одоо үнэхээр болохгүй 5 6 асуудлыг их хурлын гишүүд ярьсан. Энэ 6-аг би ажил авснаас хойш Оросын талтай тасралтгүй хилцээр хийж явсаар хагаад 5-ыг нь Монгол талынхаа саналаар хийхэр болчихно. Арбитрийн асуудал байна, хувь эзэмшлийн асуудал байна. Тэ? Манай онгоцны бодол төр чинь хувь эзэмшээд. Үгүй тий одоо зөвхөн тэрийг нь бол зөвхөн байгууламж болгож өөрөх гэсэн. Тэ одоо тэр нэг цэнгэлдэг байгууламж болгож өөрөх гэж байгаа юм тий. Арбитрийг нь Оросын арбитр биш 3 дахь орны арбитр болгож шийдвэл тий. Гээд асуудлууд байгаа байхгүй. Эднийг бүгднийг нь Монголын талаар яваад одоо цор ганц асуудал байгаа. Тэр юу гэхээр тэр бол одоо Оросуудын зөв. Манай түнш орны зөв. Яагаад гэвэл ийм асуудал байна. Юу гэхээр одоо бидний хооронд байгуулагдсан энэ гэрээ цаашид гарах хууль тогтоомжууд одоо хамаарахгүй шүү. Өөрөлдөл нөхцөл байдал буурахгүй яг энэ гэрээнийхээ нөхцлөөр явна шүү. Олон улсын байдаг л гэрээний зарчим. Энийг л одоо би их хурлаар оруулах гэж байж байгаа. За одоо үндсэндээ 3-7 хоногийн өмнө хамгийн эцсийн байдлаар эцлээд Орос улбооны улс эрчим хүчний яамтай эцлээд явуулсан. Одоо тэгээд хянагдаад утахгүй ирэх байх. Уг нь энэ чуулгандаа багтаагаад оруулаад сорхон батлуулчих гэж бодож байсан. Амтсангүй Орос талаас ирж амтсангүй. Сая одоо 2 хоногийн өмнө Монгол Оросын засгийн газар хоорондын комисс суралдаж Орос улбооны улсын байгалийн нөөцийн сайд Козлов тэргүүтэд төлөөлөгчтэй ирж бид нэлээд суул. Би бол нэлээд ширүүл байр суурь илэрхийлсэн. 10 сараас хойш та нар ингээд амлсан амлалтаа биелэхгүй байна. Манай ард түмэн хэцүү байна. Миний ажилч хэцүү байна, засгийн газрын ажилч хэцүү байна. Улс орон даяараа одоо нийлүүлэлтийн бэрхшээлтэй байдалд ороод байна. Хүн өсч ин амьдрал хийж байна. Одоо ингээ би нэг юм сая энэ онгоцны чарт харуулчих юм. 12 сарын одоо автобензиний вагоны тоо Сүхбаатар бомтор орж ирсэн. Өдөрт бид 34 вагон орж ирэхэд хэвэн байх хэвээр. Энэ хараа. Ингээд 34-т хүрэхгүй явж байгаа. Зарим өдөр 3 ширхэг байгаа. Зарим өдөр 1 ширхэг байгаа. Энд 1 2 3 4 5 6 7 8 өдөр л 34-өөс дээш байгаа орж ирсэн. Хамгийн багадаа 34 орж ирж biz бид нэр хэвэн байхгүй А92 юм. Энэ дээр зүгээр нэг асуух. Энэ хараа юу руу нөлөөлчихэд байгаа. Ийм тохиолдлууд бол гарч болно ийм баг. Гэхдээ бид дахиад ийм 3 сарын нөөц 6 сарын нөөцтэй бол энийг тоохгүй шүү дээ. Хүлээж байгаа дараачих нь авчих واخхой. А тэгэхэд ийм нөхцөл болсон үед нь буцаад нөөцөө бүрдүүлчих واخхой. Тэгэхэд бид ерэн зүгээр одоо юу байгаа энэ бид нэг юм хэлэх ёстой л авгаа. Орос улбооны улсыг ч юм уу бүгд хятад улсыг бид буруутгах ерөөс болохгүй. Бид нар гэрийн даалгавраа хийгээг واخхой. Тэр тусмаа энэ ажил хариуцж ирсэн хүмүүс гэрийн даалгавар хийв. Хийх ёстой واخхой. Тэгээд одоо бусдаас бурууга хүлээ хаагаад иж болохгүй шүү. Хариуцлага ярьж болдго юм ер нь. Гэхдээ одоо тэгээд олон хүний яаж амьдрч штэ. Гэхдээ тэ ажиллаа аваа. Нийслэлд бол ингээд автобусандаа суудчих байгаа байхгүй юу? Тий. Төвс өрөн бүс. Тий. Унаа уншиж суудчих чинь. Ядчил нэг нэгэндээ дайгддаг юм. Тий. Орон нутгт нөхцөл байдал үнэхээр хүнд. Амар хүнд байна. Одоо энэ ангарскийн үйлдвэрийн ачаалтын мэд. Өмнөх зууд бол тэр шатхуунтай холбоотой зүйлээс болсон шүү дээ. Гэдгийм байл шүү дээ. Энэ одоо энэ 12 сарын ачаалтын мэд. Дахиад 2200 тонноос дээш бид нарт аччихээж хэвэн байна. А гэтэл 1 2
3, 4, 5, 6, 7, 8. Яг сая нэг импорттойгоо ижил. 8 өдөр л бидний өдрийн хэрэглэнээс илүү гаргаж очиж байгаа. А бусад одоо бүтэн сарын хугацаанд багхгүй. Тэгээ ийм нөхцөл байдал гарна шүү дээ. Тэр улсад чинь одоо ялангуяа ийм геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа энэ улс орн чинь бэрхшээлтэй байгаа. Яг үннийг хэлэхэд ангарские үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй байсан бол одоо хэрэглэдэг болчиход байгаа. Татчих авч хэрэглээд байна шүү дээ өөрсдөө. Сарын эхний 10 өдөр хэвийн нийлүүл. Тэгээ сарын дундуур багасчихна. Тэр өдрүүдэд нь бид нар ямарч. За ингээд сарын төгсгөл рүү юу яач. Хэвийн болоод. Энд чинь зүгээр яг нэггүй хэлэхэд бид гэрийн даалгавраа хийгээгүй, сав суулгаа бэлдээгүй. Энэ одоо шинэ юм багхгүй юу? Импортын хэмжээ тухайн сарда 50%-аас доош ороход бид нар яг яах ёстой вэ гэдэг төлөвлөгөө алгав. Хийж энэ тэр юм. Бид нар тамирч бодлого алгах. Ямар ч бодлого. Аль салбартаа төрүүлж өгөх юм. Хэдийн хэмжээг нь хаашаа зарцуулах юм. Яаж зохицуулах юм. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, онцгой байдал, хөдөөний малчид, экспортыг хангаж байгаа уулуурхан компаниудад хэдийн хэмжээгээр хуваарлах юм. Уулуурхан үйлдвэрлэлийг хэдийн хэмжээгээр танах юм те. Энэ ямар ч бодлого бидэрт байхгүй. Хийгээгүй. Тэрийг хийж байгаа би. Хийлгэж байна. Хэд хэдэн ажлууд хийж. Нэгдүгürt энэ стратегийнхаа хүрээнд нэгдүгürt энэ хуулийг батлуулчихлаа. Хоёрдугаарт энэ сав суулгаа нэмэгдүүлэх гэдэг нь шүү дээ. За хоёрдугаарт ямар асуудлууд бид нар хөөцөлтөд явж байгаа вэ гэхээр нөгөө тол юм буюу одоо энэ нөгөө түрүүн гаднаас аваад нэрүүлээд оруулж ирэх. За гуравдугаарт хамгийн том ажил бол юу гэхээр энэ бүгд найрамд хятадаар тусаас нийлүүлэлт хоёр дахь их усүрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх. Тодорхой хэмжээний нэмэгдүүлэх хэрэгтэй. Нэмэгдүүлэх тийм. Нэг тийм амортизаторт болох хэрэгтэй шүү дээ. Дөрөвдүгээрт ногоо эрчим хүчийг дэмжих чиглэл. Өөрөөр хэлбэл ногоон буюу тархмал их усүр. Энэ ногоон гэдэг дээр ийм юм явж байгаа. Одоо их хурлаар тогтоол орж байна. Учир нь их хурлын дарга эдийн засгийн хөгжлийн сайд, тэргуун шадар сайд байхад бит хоёр яамнасаа ярилцаад энэ тархмал их усүрийг одоо өөрөлдөл шатхуун түвшний одоо хамааралтай байдлаа бууруулъя. Тиймийн тул бодлого гаргая. Ингээд бит хоёр судалгаа хийгээд бэлэн болгоод улсын хэмжээнд 74 байрлалд нар, салхи, батарейны хосолсон станцуудыг байгуулах ийм төсөл боловсруулад бэлэн болгоод явж байгаа. Энийг хийх тогтоолын төсөл одоо их хурлаар орж байна. Ингэх юм бол манай улс 100% ногоон буюу өөрөөр хэлбэл нар салхины эрчим хүчээр хангагдах цахилгаан машинууд унаад эхлүүл бидний энэ одоо газрын тосны бүтээгдэхүүний хамаарал эрс буурна. Бүгд найрамд хятад ард улс ч гэсэн яг ийм бодлого явуулж байна. Тэр бид шатхууны хамаарлаас гарах бүхий л бодлогыг хийх ёстой байхгүй. Бүх чадлаараа хийх ёстой. Энэ бодлогыг боловсруулаад хэрэгжүүлэх ёстой. Хийгээгүй байх гэхээр би үнэхээр гайхаад барахгүй. Би ч гэсэн гайхаад гинт үүссэн зүйл биш байхгүй юу? Харин тийм. Бид нарын байнга үүсдэг. Бид 30 жил үүссэн проблем. Лобби өөрч хэлээд байна шүү дээ. Бид Оросын холбооны улсын одоо Украинтай үүссэн нөхцөл байдал үүсээд 4 жил болж байна. Яагаад хийгээгүй? Мега том төслүүд зарлж явахдаа яагаад энэ том савнууд барьчаагүй юм? Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж дээр байна. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр нь тусцсан. Хэрэгжүүлэг. Яагаад? Тэгэл арга цагаал яваад. Энэ арга цааж явахаас өнгөрчөөд байгаа байхгүй айлэрт өнгөрцөн. Одоо танаа намын дараагаас танаа намынхан сайдын тавьсан. Танаа нам хамтралтын тэмцсэн. Танаа нам тэр засгийн газрын төсвийг баталдаг. Олон хороо мэдээж оролцоод танаа парламент бодлогын шийдвэрийг гаргаж болох байсан. Би одоо энийг юус ойлгохгүй. Парламент бол засгийн газрын үйл ажиллагааны төлөвийг батлаад өгсөн юм билээ. Тухайд. Тэгээ тэрэн дотор нь байсан юм билээ. Хэрэгжүүлэх ёстой л байхгүй да. За хоёул өнгөрсөн зүйл рүү одоо юу ярих вэ одоо хийхээс өөр гарцгүй болчихлоо шүү дээ. Магадгүй хэрвээ тэр хүмүүс дахиад энэ асуудал дээр ярих юм бол өөрсдөө байр суурь илэрхийлэх, магадгүй бодлогын дэмжлэг үзүүлэхгүй байх зүйлс яригдах байлгүй дээ. Энэ ер нь ийм цогц зүйл юм байна л гэж би хараад байна л да. Зөвхөн ингэ бензинээ хангачаад бид нар асуудлаасаа гарна гэдэг зүйл. Таны хэлж байгаа тэр газтай холбоотой нэг зүйл. Тэгээ дээрээс нь тэр нөгөө цахилгаан машинтай холбоотой зүйлс тэр яг саята цахилгаан машины бодлогоо ярьлаа шүү дээ. Энэ 2017 онд миний авсан мэдээлэлээр газын машин дээр нэг онцгой албан дотор тавьсан байна. За энэс хойш энэ хэрэглээ ер нь буурчж байгаа юм байна. Энэ зүйлээ эргээд
чи ер нь эдийн засгийн Газан бүхэлдээ болон- ингээд нэг юм пүүлтэл гэсэн үг шүү дээ. Газан болон цахилгаан машины бүх төрлийн татварыг тэглэх тухай засгийн газрын тогтоол хуулийн төсөл өргөн бариад сангийн яамд өгөөд 2 сар болж байна манай яам. Ийм нөхцөл байдал ирэх гээд байгаа бид нэр айлгт тооцож байсан. Бүх бэлтгэл ажлаа чадах хэмжээндээ хийгээд бодлого танилцуулаад яваалгаа. Яагаад тийм сангийн яам өгдөг вэ? Ямар учиртай? Өөх бах. 2 сар уу? Тэгээ одоо их хурлын тогтоол гарч ирж байна. Их хурлын тогтоол гарахаар тэгээд аянд өгөх хөлгүүдээ. За, дотоодын үйлдвэр. За бид нарын одоо маш их итгэж найдаж байгаа үйлдвэр. Жил 1.5 сая тонн бүтээгдэхүүн боловсруулна гэж байгаа тийм ээ. За энэ үйлдвэр маань газрын засаг боловсруулах үйлдвэр маань хязаа ашиглалт орно. 2028 онд гэж төлөвлөж байна. Бид нарыг ажил авахад ажлын явц 23% байсан. 21 онд ихсэн үйлдвэр шүү дээ. Тэр чинь ковидын дундуур хөрхий бас зөндөө зовлон тулсан. Бас олон асуудал байсан. Санхүүжилтийн шийдэж өгөхгүй асуудал зөндөө байсан. Явсаар хагаад ингээд сүүлийн 5 сар буюу одоо хагас жилийн хугацаанд үйлдвэрийн нийт бүтээн байгуулалтын ажил 50% авчихна. 5 сарын дотор 20% явуулчихж байгаа. Явцсан тий. Очоод үзэж бол. Би анх ажил аваад Энэ ч очсон. одоо юу гэсэн юм бэ? 5 сарын дотор 20% явуулчих боломж байхад өмнө нь 6 жил явсан. Санхүүжилт нь шийдэхгүй л өсөл байхгүй. Тэгэл бид нар барайл араас нь явсан. Захиалж байсан ажлууд нь бас ирсэн байгаа байх. Тэ? Бүгд нийлээл ингэ явж байгаа. Тэгээ сая би бол газрын тос боловсруулах үйлдвэрийн одоо удирдлагуудыг одоо эн чинь ийм 4 хэсэг ажил бий. 4 хэсэг ажил одоо ерөнхийд нь хоол 2 хэсэг ажил. Суур бүтээн байгуулалтын ажил, суур бүтцэн. Тэгээд дээр нь ухсардаг тоног төхөөрөмжийн ажлууд. Суур бүтцийн ажлууд үндсэндээ бол дууссан. Эсрэг том ажлууд дууссан. Одоо нөгөө дээр нь ухсардах тоног төхөөрөмжүүд. Газрын тосны үйлдвэр гэдэг чинь бол одоо химийн аж үйлдвэр аягүй том үйлдвэр байхгүй. Тэгээ энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжийн захиалгуудаа шалгаад ирээгээд явуулсан. Зарим захиалгуудаа одоо шалгаж ирээд өнөөдөр өглөө би тайлангийн сонсчод явж байна. За ер нь 14 хоног болгон тайлангийн авч байгаа. Өдөр болгон асуудлуудын судалж яраас нь хөцөлтүүд ингээ шахаа явж байгаа. Санхүүжилт дээр сайд эн чинь зээл нь олгогдсон. Манай руу ер нь зээлийнхаа өсөлтөд тавихт мөнгө нь орж ирээд байх хэрэгтэй шүү дээ. Яагаад? Гүүдээ энэ манай бас нэг хууль болохгүй байгаа юм. Юу одоо гэхээр нөгөө нэг тэр айл зээл өгөөд байгаа. А тэгээ манай нөгөө төсвийн хуулинд энийг оруулалт болцдог учраас үрийн таасан тулчаад их хэрэгжилж чадахгүй байгаа байхгүй. Их хэрэгжилж чадахгүй шүү дээ. А цаад айл нь бол өгье гэдэг, ажлаа явуулмаар байгаа гэдэг. Нөгөө төсвийн тухай хуулиараа энэ чинь хязгаарлагдчихсан. Асуудал наана байгаа гэж харж байна та. Асуудал нь тэнд байна. Яг энэ төсвийн тухай хууль дээр ингээд таазан тулчаад шүү дээ. Тэгээ одоо энийг ингээ гаргах хэрэгтэй. Тусна уу? Тэг бус төслүүд чинь гараа авчих. Ийм өөрийнхөө орлогыг олох чадвартай энэ төслүүдийг бол гаргацдаг юунууд байдаг юм, жишгүүд байдаг юм. Гаргахаас ураа. Өрийн таац чинь жилдээ нэг юу гэдэг одоо энэ олон жишээлээ л дойлаараа энд жилдээ $100 хэрэглэх шаардлагатай байхад манай өрийн тайз $10 хэрэглүүлээд байна шүү дээ. Тэгэхээр чи бид нар энэ үйлдвэрийг чинь хугацаанд ашиглалт оруулах чадахгүй. 28 онд орохгүй байхгүй. Одоо бол жишээ нь дараа ажлын явц 50% давцсан байхад санхүүжилт нь 20% хийгдсэн байгаа. Энэ тэхгүүд нь өөр юм гомдлол яваад байгаа. Бид нар зээлийнхаа хүүг төлөөд эхэлсэн шүү дээ. Бас зээлийнхаа хүүг төлөөд эхэлсэн байна. Үйлдвэр дээр тулгамж байгаа асуудал бол нэг энэ. Тун гаргана гэдэг бол би бол ойлгохгүй. Тэгэхээр одоо өрийн таацаа нэмэхээс аргагүй болно тэгвэл. Ямар нэг байдлаар заяа. Ямар нэг байдлаар бид нар энэ мөнгөө зарцуулж чаддаг болох хэрэгтэй. Зөвхөн орон зай гаргах хэрэгтэй болно тийм. Энэ зарлага гаацсан энэ зарлага багасгах. Бууруулах хэрэгтэй л гэсэн. Тэрэндээ оруулах хэрэгтэй. Тийм. Ямар нэг байдлаар гаргаад байвал нь манай дээр хэрэгж байгаа маш олон төслүүд тусдаа гарах болчихно. Бид нар олон улсын гэрээ хилцлэр одоо Канад тусдаа энтгэх тусдаа бүр эрэхтэй гэдэг яа илүү давуу гэдэг юм байж болохгүй шүү дээ. Төслийнхэн тухай яриад байна. Ер нь бол төслийнхэн тухай яриад байна л да. Тухайн улсаар нь бол ярихгүй л. Яг тэр улсууд чинь ч гэсэн мөнгө өгөөд ажлын дэ юмаа бүтээн байгуулчаад өөрсдийнхөө тэгэл хамгийн энэ хараа дэж гэсэн бодох хэрэгтэй. Зардал бууруулах шүү. Манай улсын үнэн нэг гарсан мөн. Манай улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асар том төсөл шүү. Тэр маш чухал төсөл шүү. Тэрийг ойлгож байгаа. Энийг бол одоо ёстой бүх хүнээрээ хамаагүй зүтгүүлж байгаа бид нар дуусгах хэрэгтэй. Ингэж бид нар шатхууны хамаарлаас 50% гарна. 50%. Гэхдээ үндсэн бидний энэ өнөөдрийн инфляц, иргэдийн асуудал, энэ төрлийн зардлаа бууруулах хэрэгтэй болсон юмаа бууруулахгүй байхгүй. Зардлаа бууруулах хэрэгтэй тийм. Үнэн. Өвдөд байгаа үндсэн их үнцэл бууруулах.
За одоо газрын төсний үйлдвэртэй үйлдвэр маань холбоотой- ашиглалтанд ороод сайдаа хэд хэмжээний одоо 95 дандаа л 95 үйлдвэрлэн дээрээс нь онгоцны төсөв Евро 5. евро 5. Бүгд евро тавтай. За дээрээс нь бас тодорхой хэмжээний нөгөө шатах тусах материалууд үйлдвэрлэх юм Бүгд, байна. тийм. Хэдэн хувийг хангах вэ? Манай 50%. 50%. Манай 50%. иргэний 50%. Тийм. Хүрнэ. Түгэн эдийн нөөц нь байгаа юм уу? За одоо түүхийн эдтэй холбоотой асуудал хоёр дахь хэсэг зовлонгийн. Хоёр дахь зовлонгийн асуудал нь юу байдаг вэ гэхээр энэ үйлдвэр ашиглалтанд ороход 1.5 сая тонн газрын тос хэрэгтэй. Бүтүүчин чадлаар ажиллах. 1.5 сая манай улсын өнөөдрийн үйлдвэр одоо олборлож байгаа чадвар 500 мянган тонн. 3 дахин ба. За энэ дахиад манай асуудал. Ямар асуудал вэ гэхээр нэг ийм асуудал үүсэж байгаа. Дэлхийд даяар одоо газрын тосны хайгуулыг судалгааг эрчимтэй сайн хийгээд олборлтыг сайн хийж байгаа газрууд бол 70 эргүүд байна. Олон улсын ус гэж ярьдаг. International water гэж. Тэнд их сайн явж байна. Хоёрдугаар ийм авторитар дэглэмтэй улс орнуудад сайн хийж байгаа. Яг гэвэл тэнд элдв эсэргүүцлүүд юм байхгүй гэдэг шүү дээ. Тийм учраас газрын тосны олборлогч хайгуул хийдэг компаниуд тэр зүг рүү их явж байна. Их газрын хайгуулыг ер нь баг хийхгүй. Дургүй байна. Өртөг өндөр байна. Ялангуяа манах шиг эсэргүүцэлтэй болсон. Тий. Одоо нийгмийн эсэргүүцэл их байна. Зүв буруу янз янз байна. За энийг одоо яаж засах вэ? Тэгэнгүүт одоо манайх бол жишээ нь гэхэд асар өндөр потенциалтай орно. Боломжтой газрын тостой гэсэн. Гэтэл ямар асуудлууд үүсчихэд байгаа вэ гэхээр 1991-92 онд хийсэн Жасруугаан засгийн газар, Бямсруугаан засгийн газрын үед хийгдсэн бүтээгдэхүүн хуваах гэрээний хоёр талбай бий. Энэ Петрочайна гэдэг компани ажиллаж байна. Дайчин Тамсаг. Доншин гэдэг компани. Энэ компаниудын энэ бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд одоо 2030-31 онуудад дуусна. Тэгэнгүүт юу болцсон байдаг вэ гэхээр нөгөө бүтээгдэхүүн хуваах гэрээгээ тэр улсууд чинь байсан 1991-92 онд хийцэг гэрээгээ мөрдөн гэдэг. Тэгвэл манай улс арталт нь нэлээд олон хууль гаргаад тэр хуулиараа баахан татвар хураамж нэхэд идэг. Юу чи боддоо ингээд тэр компанитай би уулзахад тэгж хэлж байгаа байхгүй. Одоо нэг нэг л. Танаа улс биднийг гаргах гад бодлогоор ийм арга хэмжээ хийгээд байгаа мó. Яав юу болов? Сумын байцаагч, сумын дарга. Аймгийн байцаагч, аймгийн дарга. Агентлагийн дарга яам. Бүгд биднийг дарамтлж торгуул тавьчихна. Янз янзын хуулиар торгуул тавина. Янз янзын байдлаар шүүхэд өгнө. Бид бол гэрээгээл мөртмөр. Та нар заа гэсэн бол заадаа л бай. Энэ хоёр талбайгаа бид нэр 30-31 он хүртэл бүрэн одоо тэр гэрээнийхаа дагуу дуусгаад шин талбай энэ маргаан байхгүй бол бид нар шин талбай өрөмдөөд танаа нефтийн үйлдвэрийн түүхий эдийг хангаж өгөхөд бэлэн байна. Одоо Петрочайна гэдэг компани бол Оросын Роснефть байхгүй. Хамгийн том нефтийн компани гэсэн үг. Дэлхийн хамгийн том нефтийн компани. Энэ компанийн хувьд бол манай одоо байгаа энэ төсөл нь бол хамгийн жижиг төсөл юм байна. Петрочайна компани Тамскаас ер нь жилдээ хэдэн сая тонн нефтийн түүх хийдэг. Гэхдээ тэр шалахгүй хамгийн жоохон юм байна. Ер нь 3 одоо эн чи манай сар жилдээ биш та манайхны 200-аас 300 тэрбум төгрөгийн л одоо орлого олдсон шүү дээ тэнцэнээс. Тэгээ биднийг юу гэж хэлээд байгаа вэ гэхээр та нар энэ нийгмийн эсрэг үүслээ. Тэгээ ядч л одоо тэн чи ингэ тодорцсон баатрууд үйд юм ба шүү дээ дорнотод ч. Одоо нэртэй тийм хүмүүс үйд юм бэл. Тэгээ очиж зогсчихдаг. Тэгээд энэ өөрөө яг нэг үгүй хэлэхэд улсынхаа нэр хүндийг унгаагаад байгаа юм. Хоёрдугаарт улс орныхоо энэ газрын тосны бүтээгдэхүүний хамаарлаас гарах зорилгын эсрэг гэмт хэрэг хийгээд байгаа байхгүй тэр хүмүүс. Санаа зоригтой юм шүү. Тэр заримдаа тэгж хардмаар санагддаг. Одоо уул уурхай гэдэг энэ том айл одоо манайхыг тийжэж байгаа. Цаашдаа газрын тосны асуудал ингээд өрөмж байна. Энэ асуудлуудыг яаж засах юм? Нөгөө их хурл руу оруулж ирэх гэжсэн хууль юу болов? Нэгд, хоёрд ер нь нэг юм тэр халзан бүрхтэй дээрч ингээд хүмүүс эсрүүцэл нураа тараагаа ичдэг те. Засгийн газрын шийдвэр гаргаад лиценз олгоод үйл ажиллагаа явуул гэхээр сум нэг өөр яриад, аймаг нэг өөр яриад, иргэдэн бас нэг өөр яриад. Ийм одоо энэ чинь ингээд засгийн газар сум хоёрын шийдвэр зурхаар яаж энэ усч хүн хөрөнгө оруулах. Тий.
Тэгээ Петрошайнатай холбоотой асуудлыг бол би одоо бас дуусгаад хэлчихье. Энэ айлтаа бид нар маргаанаа шийдвэрлээд хайгуулыг нэмэгдүүлжээж газрын тосны үйлдвэрийн түүхийд хангагдана. Газрын тосны хайгуулыг өрөмдлөгийг, олборлолтыг дурын хүн хийж чаддаггүй асар өндөр зардалтай ажил. Асар өндөр зардалтай ажил. Хамгийн энгийн харьцуултыг хэлж өгье. За бидний оюу толгой гэдэг нэг тэрэн дээр явж байгаа Rio Tinto гэх компани байна. Эсвэл BHP Billiton яг уул уурхайн салбарын хамгийн том хоёр компани. Газрын тосны дунд жижиг компаниас жижиг. Асар үнэтэй салбар واخхой газрын тос ч өөрөө. Тэгэхээр тэнд гадны том хөрөнгө оруулагч орж иж өрөмтгөөс өөр гарцгүй. Олборлохоос гарцгүй. Тэгэхээр газрын тосны хуулийг өөрчлөнө гэдэг. Газрын тосны хуулийг өөрчлөх гэж бэлтгэсэн байна. За хэзээ өргөн байх вэ? Ойрын үед өргөн барья. Хайгуулын нийтийн хилчүүлэлттэй болгоно, хайгуулын чөлөөтэй болгоно. Тэгээд ер нь орчин үеийн бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг загваруудын ашигтай гэж үзэхгүй байгаа. Тухайн улс орондоо хатуу ашигт малтмалтай ижилхэн үздэг болж байгаа. Тэгэхээр шинэ хуулиар бол бүх төрлийн хамтын ажиллагааг зөвшөөрнө. Хатуу ашигт малтмалтай ижилхэн роялти суурьтай, татвар суурьтай, бүтээгдэхүүн хуваах, үйлчилгээ үзүүлэх гэдэг энэ олон төрлийн гэрээнүүд бий. Бүгднийг зөвшөөрнө. Шинэ хуулиар. Хоёрдугаар ил тод байх асуудлыг тодорхой болгож байгаа. Одоо ч бараг 20 жил болж байгаа хууль юм билээ шинжлэхдэггүй. Нийгмийн захиалгаар дийлэхгүй юм л. Гүцэхгүй юм л. Энэ хуулийг оруулж ирнэ. Олон нийтийн хилцүүлэг удахгүй эхлүүлнэ. Манай яам бэлтгэхэд дууссан ба. За хязгаар оруулж ирэх. Яагаад ингэ удаад байна? Гэхдээ яг одоо чинь тэгэл ашигт малтмлын хууль байна, газрын тосны хууль байна, хүнд үйлдвэрийн тухай хууль байна. Ингээ манай салбар чинь манай ганц салбар чинь ганц одоо бензин ярьдаг салбар биш шүү дээ. 2 сар бензин ярьчлаа л дээ. Харин 2 сар тасалтгүй бензин ярьчлаа. Тэгэхээр энэ бусад хуулиуд бол бэлэн болцсон ингээд явж гинөө. Бодлогоо явуулж байна. Манай улсад одоо энэ газрын тосны хуулийг шинжлэх хэрэгцээ байна. Ашигт малтмлын тухай хуулийг шинжлэх хэрэгтэй байна, тий. Ингэжээж бид нар шинэ мөнгө, шинэ боломж, тэлэлт, эдийн засгийн тэлэлт, шинэ ажлын байр бий болгоно. Энэ хуулиудаа бид нар бэлэн болгоцсон явж байгаа. Ашигт малтмлын хуулийг та дөрөв асуула. Ашигт малтмлын хуулийг нэмэлт өөрчлөлтийн төвшөнд бэлэн болгосон. Сангийн яамнаас үзэл баримтлаа батлуулаад авцсан. Одоо хууль зүйн дотоод хэргийн яамнаас үзэл баримтлаа батлуулж авах гээд өгсөн байна. Одоо шинжэнгөө л бас ярилцлаа, үз суугаад жагаад гарч ирлээ. Тэгээд уг нь одоо засгийн газрын хуралдаанаар оруулаад энэ чуулганд багтаагаад өргөн бариад одоо их хурлын ажлын хэсгийг байгуулчих зорилготой ажиллаад байгаа. Тэгээд одоо хууль зүйн дотоод хэргийн яамныхан маань нэлээсээ харах хэрэгтэй байна гэдээ байна. Тэгээ одоо олон нийтийн хилцүүлэг нэлээд сайн хий. Тэ. Энэ хууль дээр хэд нягтлаад энэ өөр шалтгаан улс төрөг байгаад байна уу? Гүү одоо бас нягтлах хэрэгтэй бах уу? Тэр ч бас ажиллаа хийж байгаа хүмүүс тэ. Зүгээр яг уу энэ хууль дээр хэд онцлог вэ? Нэгдүгээр хайгуулын салбарыг чөлөөлье. Одоо ямар нөхцөл байдал руу орчод байгаа вэ гэхээр дотоодын аж ахуйн нэгжүүд авах ямар ч боломжгүй болчихсон. Тендердэж авдаг. Зарим лицензийн үн 35 төгрөг мөрж. Дуудлага худалдаа. Окей, тэр дуудлага худалдаагаар дотоодын аж ахуйн нэгжүүд авч чадахгүй. Дээрээс нь 35 тэрбум төгрөгнөр үнэлчээ тэрийг авахгүй хайчих чинь. Дотоодын аж ахуйн нэгжүүд авч чадахгүй. Хоёрдугаарт одоо нийт зарласан дуудлага худалдааны бараг 60 орчим хувь бүтлгүүт чинь. Асар өндөр үн хилээл хайчаа явуулдаг. Авахгүй. Тэгэхээр одоо гол олон төрлөөр олгодог болох зохицуултыг хийн. За хоёрдугаар асуудал. Энэ хамгийн чухал асуудал баг. Энэ амнаатын хуваарлалт. За жир хайгуул дээр ганцхан юм асууж. Одоо тэр иргэдийн эсэргүүцэл, олон нийтийн эсэргүүцэл, дээрээс нийгмийн эсэргүүцэл гэж хэлээд штэ. Сум орон нутгийн эсэргүүцэл. Энийг яаж давтах вэ? Яг саях. Би хайгуул дээр чинь яг энэ амнат гэдэг байгаа ч юм аахгүй. Амнаатын хуваарлалт байхгүй. Яагаад вэ гэхээр за ингээд юу гэдэг юм. Тархуул аймгийн хонгор сум. Тэнд нэг орд газар бай. Олборлолт хийлээ. Сумын иргэдэд нь ямар ч мөнгө очихгүй бол хин тэр уул уурхаан төслийг дэмжих ёстой. Тэгсэн чинь хажууд нь уул уурхаагүй Архангай аймаг гэдээ байж идэг. Төсөөс ижилхэн мөнгө аваад идэг. Тэгвэл ухахгүй л байл. Бүгд л бидний эцэг өвгдийн нутаг, бүгд л одоо сайхан байгаль. Бүгд л түүхэн дурсгалт одоо уул ус байна. Үсгэлэнт байгаль байна. Тэгээд өмнө говийн байгаль биш. Одоо Баян Үлгийн ч гэдэг мэдхгүй. Бусдаа аймгийн байгаль гэж үзэж болохгүй үст.
Тэгэхээр одоо шинэ амнаатын хуулиар бол бид юу ашигт малтмлын хуулийн өөрчлөлтөөр бол бид нар юу санал болгоод байгаа вэ гэхээр нийт амнаатын хэмжээг 15% болгоод орж ирсэн нийт амнаатын 30%-ийг аймаг сумд нь өгье гэж. Өмнөдгөө аймгийн цогц эцсийн сум улсын төсвийн Монгол улсын эдийн засгийн бараг 10% дангаараа явж байгаа. Эвдэрхий сургуульд. Сургууль нь эвдэрхий. Хүүхд суух боломжгүй. Тэр сумын хүмүүс уурлах зөв шүү дээ. Байгаль орчин сүйдэж байгаа. Байгаль орчин сүйдэж байгаа. Тэгсэн мөртлөөс авдаг мөнгө байхгүй. Тэ. Тэгэхээр одоо бол бид энэ хуулиар ямар юм санал болгоод байгаа вэ гэхээр уул уурхай үйлдвэрлэлийг дэмжиж байгаа аймаг сум илүү төсвийн хуваарлт авна. Дэмжихгүй байгаа нь тогтмол авна гэж бусдаасаа байгаа. Бид нар уул уурхайгаас л хамааралтай шүү дээ. Мөр яах юм? 90% эдийн засаг эндээс орж ирж шүү дээ. Яах вэ? Монгол толгоогоо ухаад аялал жуулчлалаа хөгжүүлээд агаарын тээвэр хийгээд хөгжиж болноо. Зөв. Гэвч энэний чинь их хөрөнгө оруулалт хэрэгтэй байхгүй. Тэр хөрөнгө оруулалт нь уул уурхайгаас л босно. Өөр гарцгүй. Энэ миний мэрэгжил. Миний одоо хамгийн сайн ойлгож чадах салбар. Тэгэхээр энд гол асуудал юунд байгаа гэхээр амнаатын бол орж ирж байгаа орлогыг зөв хуваарлахгүй л байгаа байхгүй. Сум орон нутгад нөхгүй. Сум орон руу ороод ирдэг. Өөрөлдвөл миний өвгдөөс малаа хариулж ясан газар нутгийг ухаж ухчаад миний хүүхэд сургуулгүй байвал би уурлах тэр малчин уурлах зөв шүү дээ. Зөв байхгүй. Тэр хүмүүсийг буруутгах гэж болохгүй. Энэ газар нутгийг нь ашиглаад уул уурхайн төсөл явсны төлөө сургууль нь бий болоод Кембрижийн стандарттай болоод багш нарын цалин илүү болоод сайн багш нартай болвол би малчин хүн баярлаа шүү дээ тэнд. Энэ зохицуулт руу л явах хэрэгтэй. 3 дугаар асуудал. Газрын авар элемент болон одоо critical mineral гэж чухал ашигт малтмал гэдэг том яллыг гаргаж байгаа. Энийг дэлхийн улс орн болгон сонирхож эхэлж байна. Өндөр технологийн бүтээгдэхүүн. Энийг том ялж байгаа. Хинтээ яаж хамтрах юм бэ гэдгээ тодорхойлж байгаа. Энэ хуулиар. За тэгээд одоо дөрөвдүгээрт бол хариуцлагатай уул уурхай нөхөн сэргээлт. Гэсэн энэ одоо асуудлуудыг оруулна. Хамгийн чухал нь хариуцлагатай уул уурхай нөхөн сэргээлт гэж би хувьдаа бодлоо. Мэдээж тэндээс мөнгө санхүү гарч ирээд улс оронд хэрэгтэй зүйл юм. Гэхдээ бид нар мөнгөтэй болж ингээд уух усгүй ч юм уу те. Орон нутг нь ингээд үзэхийн аргагүй хэмжээнд хүрч болохгүй. За хариуцлагатай чиглэлд нь та жишээлбэл одоо хамгийн их хүмүүсийн сонирхож байгаа зүйл ямар шаардлагатай авах юм, ямар нөхцөл байдлаар одоо байгаагаас илүү яа сайжруулах юм. Бас маш энгийн ойлголт. Би бол тэр уул уурхайг очиж үтсэн хэцүү юм бэл шүү. Тэгээ уул уурхайг ухыг гэвэл ухаас өмнө ухлаа, тэнд байгаа минералыг авлаа, алт цэсийг авлаа, буцаагаад буллаа, нөхөн сэргээлт хийлээ, цаана нэлээд мөнгө гарч ивэл ашиглаж болно. Нөхөн сэргээлт хийгээд дуусахад цаана нэлээд мөнгө гарахаар тооцоо гарч ивэл ашиглаж болно. Нөхөн сэргээлт нь нөгөө тэзүү дотор орно л гэсэн үг ер нь бол яг зөв орох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл уул уурхайг ухахад хаалтан цуг эхэлж явах хэрэгтэй байхгүй. За дөрөв дэх нэг том сэдв юу орж ирж байгаа вэ гэхээр манай улсын уул уурхайн салбар уул уурхай гэж яриад байдаг боловч цор ганц нүүрсэн дээр тогтсон бодлогоор явцсан. Нүүрсний үн унлаа эдийн засаг унлаа. Нүүрсний үн өслөө бид нар баяжлаа. Нүүрсний үн унлаад засгийн газар огцсон. Ингээс авлаад байдаг. Энэ маш буруу бодлого. Уул уурхайг нэгдсэн нэг бодлогоор харахаас гадна тухайн бүтээгдэхүүн болгон дээр нь бодлого хийдэг байхгүй. Тэгжиж явдаг. Тэгэхээр бидний дараачийн боломж бол юу вэ гэхээр зэс юм аа. Зэс. Нүүрсийн зах зээл дэлхийд одоо 850 тэрбум доллар байна. Хамгийн том одоо зах зээл явж байна. Дараа нь зэсийн салбар. Зэсийн салбар 450 тэрбум долларын борлуулалт жилдээ хийгдэж байна. Энэ одоо зах зээл. Гэтэл бид оюу толгой гэдэг доктортой байдлын гэрээ эцсэн нэг орд. За уулын баяжуулах эрдэнэ төлөвлөрөөгээд эхний одоо хэдэн жилдээ ашиггүй ажиллаж байгаад одоо тэгээд ашигаа өгдөг болцсон одоо 50 жил болж байгаа уурхай тий 70 онд байгуулагдсан. Хоёрхан төсөл. Шинэ уул уурхайн төслүүд, зэсийн төслүүд бий болох гэхэд юу дутуу вэ гэхээр дэлхийд байхгүй өндөр амнаа тавьчихсан. 21.6%. Зэсийн амнаатыг бууруулж бид шинэ төслүүд нэ. Цагаан суургаа явуулъя. Харамгтайгаа явуулъя. Амнаатанд байж баяжуулах үйлдвэрийг барих хэрэгтэй юм шүү.
тэр өвч үүрэг юм биш юу ер нь бол. Тэгэхээр өндөр байгаа нь. Тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид шин уурхай, шин металлын салбарт дэлхийн тоглогч болох боломж байгаагаа нээх ёстой. Энийг олон улсын жишгтэн дүүцүүлсэн хэмжээнд бууруулж оруулж байна. За 5 дахь хамгийн том бодлого юу гэж энэ хуулиар орж ирж байгаа хамгийн том бодлого юу гэхээр одоо манай байгаа ашигт малтмалын хууль болон биржийн тухай хууль бол уурхайг ухаад машин дээр тавиад вагон дээр тавиад шууд экспортлоход ашигтай. Ухаад боловсруулад баяжуулад эцсийн бүтээгдэхүүн хийвэл ашиггүй. Ийм хууль байгаа манай хууль одоо. Тийм учраас улс орны хэмжээнд 57 үйлдвэр 50 гаруй үйлдвэр хаагдсан байна. Боловсруулах үйлдвэр. Тэнд ажлын байр байх хаагдчихэв. Хөрөнгө оруулалт гацчихэв. Шин тоног төхөөрөмж ноу хау гацчихэв. Үйлдвэрлэдэг орн болох зорилго тэнд гацчихэв. Аж үйлдвэрийн орн болох боломжгүй манай. Одоогийн хуулиар. Аж үйлдвэрийн орн болё гэвэл ухаад, баяжуулаад, боловсруулад бүтээгдэхүүн үйлдвэрлэж болоход ашигтай байж болдог тэр хуулийг хийх ёстой. Манай ашигт болтомлын шинэ хуулийн төсөл яг юм байна. Шууд ухаад гаргахаасаа илүүтэй боловсруулалт хийх юм бол ашигтай байхаар. Өөрөлд үйлдвэрлэлийг дэмжсэн хууль гэсэн. Ингэжээж бид нэр байгалийн баялагийнхаа үр өгөөжийг төлхөө авна. Ажлын байраа нэмэгдүүлнэ. Татвар хураамж өсгөн. Шинэ аж ахуйн нэгжүүд бий болгоно. Ийм одоо 5 чиглэлд өөрчлөлт орно энэ хуульд. Өргөн барих гал одоо явж байна. За засгийн үн тогтмол өсөж байгаа 11,500 явж байгаа тийм. За таны хэлдэг хоёр том төслийн нэг хувьдлогоо 3 дахь орны хөрөнгө оруулалтаа нэрээ одоо хамгийн том ач холбогдолтой стратегийн төсөл гэж харж байна. Сая сонсгол болж өнгөрлөө. За бас олон мэддгүү мэдээллүүд ч ил боллоо. За ер нь юу гэж дүгнж харав гэдэг нь ерөнхий асууя эхлээд. Болох ёстой. Сонсгол болох ёстой, ард түмэн мэдэх ёстой. Бид 17 жилийн өмнөх монголчууд биш. Бид мэдээлэл чичгсэн, уншиж харж чаддаг, зөв буруугаа улам илүү ойлгодог болсон, мэдээллийг боловсруулж чаддаг болсон, олон өндөр мэрэгжилтэй, үндэсний дотоодын сайн одоо мэрэгжилтнүүдтэй болсон юм орно шүү дээ. Тийм учраас бид 17 жилийн өмнө хийсэн энэ гэрийг нэг ингэж нэг олон нийтээр шүүх ёстой байсан уу байсан. Хийх ёстой ажил хийсэн. За одоо засгийн газар дээр хилцээрийн ажлын хэсгийг ид ажиллаж байгаа. За энийг дагаж гарч ирэх нөгөө онтрэ гэдэг асуудлыг бидэд хувь авах асуудлаар ярих уу гэдэг ихний зүйл. Хоёр дахь нь зээлийн өв бууруулах гэдэг хоёр зүйл. За ер нь ажлын хэсэг ер нь ямар шатанда юу ярьж байна. Одоо дуусаагүй байгаа учраас хэлж болох мэдээллүүд юу вэ? Хилцээрийн одоо нэг хэсгийг нь жавхлан сайд ахлаад нөгөө хэсгийг нь би ахлаад ингэ явж байна. Жавхлан сайд бол хүү бууруулах ажлын хэсгийг ахалж байна. Би бол одоо менежментийн төлбөрийг бууруулах, засаглалыг сайжруулах ажлын хэсгийг ахлаа явж байна. Засгийн газраас биднэрт тодорхой одоо юм чиглэл өгсөн байгаа. Тэр одоо өдөрдмжийнхаа дагуу хилцээрээ удирдаад явж байгаа. Тэгээд энэ одоо сонсгол болоод тэгээд сонсголын үр дүнгээр Улсын хурлын тогтоол гарах бах. Тогтоолоор засгийн газар даалгавар ирэх бах. Тэр даалгавар иртэл бид хилцээр төр зогсоочод байж байна. Тэр даалгавар ирэхэд одоо бид нар бас хэрэгжүүлээд л явна. За онтройтой холбоотой асуудал дээр бол бид энэ Ороногийн гэрээний загварыг ашиглуул яасан бэ гэдэг юм л одоо судалгаа тооцоотой явж байгаа. Онтройгийн одоо 2 лицензийг эзэмшигч одоо компанитай хилцээрийг эхлүүлье гэдэг саналаа 2 удаа тавьсан байгаа. Тэгээд тэр хүмүүст бол би бас уулзаад Монгол улсад хүндэтгэлтэй хандаарай. Хүндэтгэлтэй хандахгүй бол бид бас стандарт хүндэтгэлтэй хандахгүй шүү гэдэг хэлсэн байна. Хилцээр хий гэдэг саналаа явуулсан. Хуульчтай бэлдээд хилцээртээ орё гэсэн. За би бол оноос өмнө хилцээр эхлүүлмээр байна гэдэг санал тавьсан. Хариу ирээгүй. Хариу ирээгүй тийм. За ер нь их олон зүйлсүүдээр ойлгохтой холбоотой зүйл гарч ирлээ. Миний зүгээр харсан өнцгөл олон нийтийн ч гэсэн яг хүсэж байгаа өнцгөл энэ зээлийн өв бууруулаад онтрой гэдэг чинь тэр тэргүй ойдлохоо бүлэг орд чинь 27 дугаар тогтоолоор стратеги орд гэдэг болсон баа шүү дээ. Дахиад нэг асуух зүйл нөгөө стратеги ордтой холбоотой зүйл байна. Тэрнээс илүүтэй тэр зардал өсөж байгаа суурь шалтгааныг бид нар засч янзлахгүй болвол хүүгийн мянга бууруулаад төлөх мөнгө нь адилхан бидний нөгөө нэг ирээдүйд авах шиг урс залгуул болох юм. Энэ чиглэл рүүгээ ерөн засгийн газар илүү оруул яасан юм. 34% гэдгийг анхны тэр юм засах чиглэл рүүгээ. Ер нь бодлого тэнд байгаа. Маш товч. Бодлого тэнд байгаа.
Хэрэгжилт нь онтроор эхэлнэ гэж харж байна. Би бол одоо сая Рио Тинтогийнханд бас санал тавьсан. Ер нь энэ гэрээгээ танаа талч манаа талч энэ Ороногийн гэрээ шиг роялти сурт, амнат сурттай гэрээ болгож өөрчлөвл яасан юм бэ? Бид өнөөдөр хэлэлцээ зээлийн үг бууруулаад, бид өнөөдөр хэлэлцээд энэ менежментийн төлбөрийг үр дүн дээр нь болгоод, төв хэмжээг нь буулгаад дараачийн 4 жил дахиад хэрүүл явна. Тийм. Яг л суур шалтгаан шийдэхгүй байна. Тийм. Тийм болохоор одоо Ороногийн хариу нэрээгээр юу гэж Онтрогийн одоо энэ бол зүгээр яриа хэлцээний төвшөнд явж штэ. Тэгээд одоо тал талтаа судалгаа хийцгээе. За нэвтрүүлгийн маань цаг юу н дуусч байна. За дэд сайттай болсон. За дэд сайт руу шатхууны асуудлаа жоохон чихч мэхэд ачаага хөнгөлөөд ийн үгүй юу та? Яг хүн чинь дэд сайт бол яг мэдээж биш үү хүн ажил хийгээ явж байхад хажууд ажил хуваалцахаар мөр зэрэгцээд алах хүн хэрэгтэй штэ. Хөнгөн ч хүнд ч ажлыг. Тэгээ одоо ерхий сайд маань Улсын санхүүгийн тухай хуулиараа өөрийнхөө бүр эрхийг хэрэгжүүлээд дэд сайдууд томилсон бас ч улс төр болж байгаа шиг байна. Тэгээд дэд сайдгүй ажиллаа гэвэл дэд сайдгүй ажиллана. Тэгээд энэ төсөв санхүү эдийн засаг бүх юм чи хэцүү байхад усын дан суулгах чахт баахан сайд нар томилол дахиад зардал болоод зүгөрөө те данхар төр данхаах нь. Гэхдээ ер нь бол шүү дээ. Бодлогын сайдыг ба шүү дээ те ингээд бензин шатхууны одоо зөвхөн бензин шатхуун дээр л авъя те. Шатхуун түгэх колонкууд сайд уг нь хэсээ яваад байхаас илүүтэй. Яг энэ сая яриад байгаа хуулиуд, бодлогууд дээр төвлөрөх нь аягүй чухал байхгүй. Энэ улс оронд энэ нэг дэд сайдын зардлаас илүү үр өгөөж өгөх юм байгаа. Уг нь бол. Гэхдээ одоо тэгээд их хурал засгийн газар маань юу шийдэн тэрийг тэгэл дагаал явна шүү дээ. Биш одоо гүйцэх засаглалын төлөөллийн хүн юу шийдэн тэрийг дагаал явна. Та намд сая өнгөрсөн 10 сард нэлээд л бужигчлаа. Тэгээ сая бол их хурлаа хийгээд шин дарахтаа болоод гаднаа бол ингээд л ивэ олцсон учраас олцсон харагдаад байна л да. Дотроо бол ивэ олоогүй юм шиг мэдрэмжүүд төрж байна. Нэг нөгөө хэлэхэд одоо тэр бужигнааны гол дөрүүд та бол бас явж ирлээ. Тэгээ засгийн газар та огцрох хэмжээний асуудлыг татаж авчирсан. За тодорхой тайлбарууд нь ч бас явж ирлээсэн. Намын ч асуудал юу юм дуусахгүй нэ. Энэ иргэд юу нэг томилгоо огцруулах гэдэг энэ нэг хоёр юм дээр л сөхөрлөө шүү. Шүмж байгааг ойлгож байна. Монгол Ардын нам бол одоо бас энэ улс орныг янз бүрийн цаг үеүүдэд өдөртөж авч явж байсан. Нэг зүйлийг анзаараарай. Бид өөрөө өөрсдийнхөө алдааг засч чаддаг нам штэ. Дотооддоо. Асуудал байсан засаа дуусчихна. Хийх ёстой. Болохгүйгээ өөрөө яриад, өөрөө шийдээд, өөрөө алдаагаа засаад явдаг институт бол Монгол Ардын нам. Манай нам бол одоо саях шиг ийм одоо шилжилтийн асуудал анх удаагийнх ч биш, сүүлийнх ч биш. Болохгүй байсан болоо сольж байгаа шүү дээ. Та хэд бол алдаагийн зассан гэсэн үг үү те? Засах процесс явж байна л гэсэн үг. Тэр өмнөх нь алдаа байсан гэсэн үг үү? Оноонч байсан, алдаанч байсан. Тэр харьбины гэрээ гэдэг асуудал ингээд их хурл дээр байнга яригдаад байна. Танаа өмнөх сайд чинь яг л гарын өсгөх зурсан хүмүүсийн нэг л дээ. Энэ асуудлыг ер нь нууцаас ил гаргаад ер нь ингээд ээлжүүлэлтээр ярих юм байгаа мó? Үнэхээр тэнд нь тэр 50% хөнгөлөлт үзүүлээд 5% хөнгөлт гэж хэлсэн гин бид нар ингээд өөрсдөө ашиггүй болгоцсон зүйл байгаа юм. Салбарын сайдын хувьд харсан уу, үзсэн үү? За би гэрэг үзсэн. Энэ нууцтай холбоотой учраас би ярьж чадахгүй. Асуудал байгаа юу вэ? Асуудал байгаа юу? Засч болохоор асуудал байгаа юу? Засч болохоор асуудал байгаа. Тэр нь үнтэй холбоотой юутай холбоотой? Засч болохоор асуудал байгаа. Нууцаас гаргалаа гэж танах сая нэг 21 алтан бичгийг нууцаас гаргаж ирсэн шүү дээ. Засгийн газраар оруулаад ер нь нууцаас гаргаад энийг нээлттэй ярьж болохгүй юм. Хизээ ер нь нууцаас гаргах нөхцөлтөө мэн лээ тэр. Хоёр улсын хооронд тохиролцож байгаа гэсэн үг. Тэгж ойлгож байна. Ерөнхий сайд яг энэтэй холбоотой мэдээллийг хүсэл тавиад бид нэр ажиллаж байгаа диплом шугамараа гэжсэн хариу ирээгүй юу? Ажиллаж л байгаа. Энийг дэд сайттай холбоотой томилгоон дээр арчсан намхан гарч ирлээ гэдээ аялж штэ.
Одоо лишний шилсэнгүй л дээ. Зүгээр хүмүүс гарч ирсэн л байна. Хүмүүс гарч ирсэн. За ардсан номын гарч ирсэн тэгвэл энэ асуудлыг юу гэж харж байна? Ингээд засаг огцрох хэмжээнд хүрчүүл бид нар бас дахиад докторгүй нөхцөл байдлаар орох нь. Гэхдээ яг одоо бидний ядаж нэг жил ажиллаулаад нэг үр дүнгийг харчаасаа л гэж бодож байна. Эдийн засаг тийм сангүй байна. Гэхдээ огцор гэвэл огцор шүү дээ. Зуралтаад байх юм байна. Би бол ямар зорилготой байгаа вэ гэвэл нэгдүгээр ашигт малтмлын хуулиа батлуулаад аммаар байна. Хоёрдугаар тийм түш шатхууны аюулгүй байдлын стратеги эцэлээд тэгээд энэ сав суулгаа нэмэгдүүлээд энэ чиглэлд ядаж нэг сандардаггүй хэмжээнд хүрчихмээр байна. Гуравдугаарт нь газрын тосны салбарыг энэ өөдөн татаад хуулийн шинжилээд тэгээд энэ үйлдвэрийн ашиглалтанд оруулчмаар байна. Дөрөвдүгээрт хүнд үйлдвэрийн хуулиа боловсруулад эн чинь газрын ашигт малтмлын тухай хууль, газрын тосны тухай хууль, хүнд үйлдвэрийн тухай хуулиудчны холбоотой байхгүй харууд. Бүгдээр холбоотой. Холбоотой ингэж угсарч бэлдэж байгаа юм. Нэг нүдээр харж, нэг бодлогоор зүтгүүлж байгаа хуулиуд. Ийм хэмжээний ус төртөө үед чи ер нь тэгээд одоо тэгээд ажил бол уг нь явж л байвал сайн байна. Тэгээд одоо яг тэгэл одоо улс төрчөө өөрөө юм одоо манай улс чи арчилсан ус шүү дээ. Арчилсан усад байдаг л үйл явдал. Нэг одоо цочоол эсвэл одоо муухагаар яриад папу болоод байх юм алга. Ард иргэд маань чөлөөтэй ярьж байна. Улс төрийн хүчнүүд маань чөлөөтэй байр суурь илэрхийлж байна. Уран нүүдэл, зөв бодлого, олон нийтийн дэмжлэгийг авах нь одоо бидний үүрэг. Зарим үед алдчихж байгаа баг. Аль болох олон удаа оноод явахыг л зориод ажиллана шүү дээ, тийм ээ. За баярлалаа. Бид хоёрын ярилцах цаг өндөрлж байна. Бас энэ нэг төлөв шатхуунтай холбоотой иргэдийн маш их бухимдал үүссэн зүйл дээр орж ирээд бодис нөхцөл байдлыг тайлбарсан танд баярлалаа. За тэр ашигт малтмлын тухай хууль гэдэг дээр анхаарах ёстой. Дээрээс нь бас ойлгоод зарим зүйлсүүдийг дэмжих ёстой зүйлсүүд бас тодорхой байна. Тэгээ хэлцүүлгийн үед илүү нэрийн мэдээллүүд гарах байх. Ямар ч байсан тэр үнийн асуудал дээр төр дөрөвний нэгт нь оролцохоор л тэнд асуудал үүсчихэж байгаа. За мэдээж энэ газрын тустай холбоотой, энэ шатхуунтай холбоотой бизнес бол их том дүнгээр явдаг. Тэгээ хайгуулыг нээе гэдэг зүйлс чинь зүв байна. За энэ газрын тусны үйлдвэрийг ашиглалтанд оруулахын тулд авах байгаа шийдлүүд чинь зүв байна. Гэхдээ би тэр юун дээр бол дэмжихгүй байгаа. Тусдаа дахиж нэг юм хууль оруулж ирээд тухай мэдээж энэ бол стратегийн бүтээгдэхүүн, стратегийн үйлдвэр ойлгож байгаа. Гэхдээ бид нар ингээд үндсэн алдаагаа засахгүйгээр өөр зүйл рүү ороод иж боломгүй байгаа тийм. За баярлалаа. Тийм тэгэхээр яг одоо өөрийнхөө эфирийг надад боломж олгож энэ ард иргэдтэйгээ уулзах боломж олгосонд баярлалаа. Шатхууны асуудал бол нэг өдөр үүсчээгүй. Ялангуяа арсан тогтолцоон шилжсэнээс хойш 35 жилийн хугацаанд бид нар социализмын үед чомсдолтой байсан. Арчлалын үед чомсдолтой байна. Хомсдлыг аль болох бууруулах том хэмжээний бодлогоо бид нар гаргаад явж байна. Тэгээд энэ бодлогоодыг маань одоо бас нийтэд тайлбарлах, ярих боломж олгосонд баярлалаа. Өдөр тутмын зовлонтойгоо зурлахаас гадна ирээдүйд бид нар яг ойрын үед юу хийх гээд байна, юу хийгээ яваад байна гэдгээ ярьж бас энэ өнкрөөд ороод ирсэн энэ том засан бөмбөлөгт одоо бас цохигдож явахт маань бас нэг нийтэд өөрийнхөө байр суурийг илэрхийлэх боломж олгосонд баярлалаа. Баярлалаа. Тогтсон суугаад бодлого ярина гэдэг чинь бас нөгөө очртаараа л үүсэж байгаа гэсэн иргэд бас зарим зүйлсүүдээ ойлгоод бид нар ингээд үннээл мэдэх гээд байгаа юм л да. Маргааш болчихно, нөгөөдөр болчихно, нөгөө бүх юм сайхан болчихно. Эсвэл энэ салбарыг удирдах чадахгүй байна гэдэг. Тий. Хоёр дахь асуудал баг. Мэдээж хариуцлага яригдах уу юу тохиолдол яригдах. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа үзэгчтэй энэ твитлисттэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Логийн төв нэвтрүүлэг энэ төрөд өндөрлж байна. За манай нэвтрүүлэгтэй хамт манай ерөнхий ивент тэтгэгчээр Хүнс групп, Хүнсний Монлоо улдэр Хүнс комплекс хамтарч ажиллалаа. За энэ шатхуунтай холбоотой асуудал. Дээрээс нь энэ уул уурхайтай холбоотой бидний одоо эдийн засгт орж ирдэг хамгийн том нөлөөлөл үзүүлдэг энэ зүйлтэй холбоотой бодлогын асуудлаар Улсын хурлын гишүүн, Аж үйлдвэр Эрдэс баялагын сайд Гонгорын дамд нэмтаа бид бүхэн ярьслаа. Тэгээ дараагийн 7 хоногийн логийн төв нэвтрүүлгээр эргээд уулзъя. Түр баяртай. Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Ерөнхий сайдад энийг ч нэр өгшүүлэхгүй. Төрдөө орчуулмаар гэнэ. Төшөв рүү орчуулмаар болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.